Юналтод багаас Брэдли баасан тулам намирт нэгт бол нарангоо гэсэн. За 90 үндсэн тавтаа гаргасан байна. Ийгүү тоглолт эхэлсэн тоглолтын эхний довтлогоо Юналтод багаас хэн байгуулна. Үр самбарны булан онжиг харагдлаа. Мичид задлсан солон сувсуул шидэлтэн амжилтаа болсон. Тоглолтын эхний довтлогоо амжилтаа болгож чадлаа. За нарангоогоос баруунда цлаа аваад буцаагаад нарангоо төгсөн дундын зай шидэлт амжилтаа олсноор Юналтод цагаалтаас яланчгүй. За Брэдли дундын зай шидэлт амжилт. Нарангоо за өөртөө олцсон багхан зэндрээс явуулсан шидэлтээ алдсан. Араас орж ирээд 2 дахь боломжийг үүсгээд довтлохын амжилттай. Задлсан бөмбөг тасагддаг төгсөн. Ариун тунгалаг баруунда гоё алгасан даа довтлохын амжилтаа болсон. Нэг хамгаалагчийг харгална гэдэг бол асуудалгүй хаа. Нарангоо холын зай шидэлт амжилттай олсон. Эрдэнэгийн нарангоо багийн хааны төрүүлсэн. За урагшаага довтлох нь Брэдли. За нэг эсрэг нэг ариун тунгалагын өдөөс Брэдли урдууран биегээд явсан довтлохын амжилтаа болсон. Ингээ дараас нь 7 хоног солонго дахиад бөмбөг таслагцсан урагшаага довтлоход нэгтэл гараад ирсэн байгаа. Ганцаараа сувсул довтлохоор 2 хоног авсан. Энэ үед онооны зүрх 7 болж холдох үед тусал руу дамжуулт өгсөн. Заяа буцаага нарангоо аваач шидэж байгаа маань холын зай шидэлтэй амжилтаа болсон. Нарангоо энэ тоглолт ингээд ариун цол бөмбөгийг хатгсан ч эсрэг багийн тамирчид дээр бөмбөг ирсэн. Брэдли дээр хинч очоогүй. Түүнийг нь 3 хоногоор шийдэглээ. За ингээд онооны зүрх нэг тогж аргалаа. За бөмбөг бол гоё шилжиж байгаа. Отхон заягийн довтлохоор амжилтгүй болсон. 2 туламжаар ариун цол 2 хоног авлаа. Тоглож исэн оргил бол цаана харагдаж байна. Отхон заяа дундаа шидэлсэн шидэлт амжилт ойж байгаа дунсан. Нөлөө олон толгот төгсөн илүү дамжилт нарангоо сувсуу шидсэн холын зай шидэлт амжилтаа болсон. Энэ тоглолт нь 3 дахь орууллаа. Бас зай авах юм бол өндөр өвтө шиддэг тамирчинуудаа доор. За мисмэштээр атгуулсан отхон заяа даалсан довтлохын амжилттай. Юурэ. Инх тул довтлохын дөрөв баасан тулам шидгээс өр аргагүй төрсэн холын зай шидэлт муу амжилтаа болсон. Дараас 2 шидэлт довтлоо байв гэхээр бас үгүй те. Нарангоо дахиад суларчлаа да. Нарангоогийн холын зай шидэлт муу оновчтой болсон. 4 дахь холын зай шидэлтээ унагж байна. Тэрийг нь инх туул таслаад. За нарангоо дээр ахаад гаргаад өгсөн Эрдэнэгийн нарангоогийн дараацсан шидэлтүүд цагирах тунсан хിവэр хувийн 10. За Брэдли өөрийгөө суллаад их гой зүсэд гүйцэн довтлохын амжилттай. Өөр хамгаалтнаас гараад ирсэн шүү. Баасан тулам доор давуулж өгсөн дамжуулалт намын Эрдэнэ хамгаалч нэгээр болоод дэш явсан. Самбардаад 2 хоног авлаа. Хамтдаа илүү амттай. Кока-кола хамтран ажиллаж байгаа. Инх туул холын зай шидэлтэн амжилттай болсон. Онооны төрсөн аа. Савстан коридорыг ажиллаад гой дамжуулалт ирсэндээ ариун цолын довтлохын амжилттай. Багийн 17 дахь оноо. За заяараа гаргасан Брэдли 45 дээр суларчлаа да. Холын зай шидэлтэн амжилттай болсон. За энэ алдаад багийн торыг шатааж байна да. Нөгөө талаас ган тоглоог шалтаж өгсөн ариун цол бодогдаад багаас оноо авч байна. Өөрчлөлтөө дахиад цаанцлооны ар дээрээс инх туул шидэлтэн дээр үлдсэн базар гурвын инх туул энэ тоглолтод 2 дахь удаага авлаа. Задлж чаддгүй да. Юуны алтаад багийн хамгаалт үнэхээр сайн байна. Брэдли урагшаа бөмбөгцлаад хурдан довтлоход гарч ирсэн довтлохын асуудалгүй байлаа. За давуулаад өгсөн ундрах холын зай шидэлтэн амжилттай болсон. Хүний илүүтэй Брэдли давуулж өгсөн нарангоо нэг догж аргалаад дэшээ явсан довтлохын амжилттай. За хүлээцтэй байсан лаа. За урагшаа бүтэн талбайг дуусан дамжуулалт ариун тунгалаг алхам цэглүүлсэн тоглолтыг задлаа. Буцаад нарангоогоол бөмбөгийг аваад дундаа шидсэн шидэлтэн амжилттай болсон. Эрдэнэгийн нарангоол дүртөнгөө өгсөн зөрөө хурдан довтлоход Брэдли. За 3 эсрэг 2 өөрөө тогтоо дундаа шидсэн Рейган Брэдли довтлогоо оруулсан. Стиш багаас ариун зул 7 оноотой. Багийнхан бүх дамждаг оноо авлаар тэргүүлж байна. Хөл дээр ажилласан. Далсан довтлох амжилттай. За Рейган Брэдлигийн гарт бөмбөг байгаа. Довтлооны цаг дуусах төхөж байгаа. Брэдли зүүндээ нэвтээрээд орсон довтлохын амжилттай. Холын зай шидлүүд ерөөсө болж өгдөггүй. Нарангоо. За бодогтой талбараа яваад самбардаад явуулсан довтлохын амжилттай болсон. Ингээд онооны зэрэг. За доор бөмбөгийг дуудаад авсан ариун тунгалаг ахаад голоор зүсч үүсэн довтлохын амжилттай. Нарангоо. За мэдээж алтаа отоогоос төдийлөн довтлохож яарахгүй байгаа. Найдвартай суларч ээж. Бодогтой талбараа дайрч байгаа бөмбөг алхах төгсөн. Өөрөө дундаа самбардаад явуулсан. Энэ тоглолтын эхний оноогоо авлаа. Нарангоогийн холын зай шидэлт амжилттай боллоо. Энэ тоглолт нь 6 дахь холын зай шидэлтэд орууллаа. 11-ийг 6-ыг шидэж байгаа. Ариун тунгалаг сөргөө татаа шидсэн. Шидэлт нь самбардаад унж байна. Хариу хүн дээр дурн барьсан. Хурдан довтлогоонд хүний илүүтэй ган тунгалаг зашууд өөрөө дайраад явчихж байгаа маань довтлогоо оруулсан. Дараас нь 5 оноо. Дусал тус багаас. Ариун эрдэн дээр бөмбөг ирсэн. Баасан тулам хөөргөд явуулсан.
Гурлууга задлсан Нарангоо аваа шуу шидсэн. Холын зай шидэлтэй амжилттай болсон ингээд 31 хэрвээ баяхан Леонор тоглож байсан бол тий. Леонор тоглож бас яг плейний өмнөх өглөө одоо нутаг уцаасаа хийх сонирхолтой шийд. Зол заяа. Хэцүү байлаас задлсан Баасанд улам шидэж ямдсан. Холын зай шидэлтэй амжилттай болсон. Ногийн 78 дахь оноо жуулчаас хэлсэн. За тэгээд баг цаг шинжлэх хийгээд тэгээд ер нь ирэх хүлэл үндсэн зэдлэгтээ дахин тоглоно баталгаатай байна. За Баасанд улам ахаад явуулсан шидэлтэн амжилттай болсон. За хариусан маг зүлж шүү. Баасанд улмын дамжуулалт номын эрдэн дээр ирсэн. Ариун зүлтэн дээр хамгаалтыг хийж байгаа. За давтахыг тавцсан. Одоо юу шин. За шив шидэж байгаа маань холын зай шидэл ариун нагийн хамжилт болсон. Багийн 47 дахь оноо олж байна. За ингээд үзэгчтэй плей-ний тоглолт. За эмэгтэй плей-ний тоглолт маань энэ хүрээд өндөрлөж байна. 2026-аас 2027 оны эмэгтэйчүүдийн үндэсний дээдлэгт Юна Алтан од баг тоглохоор хэвээр үлдлээ.